За одоо найздаа хэрхэн гол өгөх вэ гэдэг бичлэг хийж байна. Ерөнхийдөө бол одоо манайхаас нэлээдгүй хэдэн хүн асуудаг найздаа яаж гол өгөх вэ? Найздаа гол өгсөн юм аа. Найздаа голж өгч болдгоо хайгаад болдохгүй байна гэд асуугаад идэг болохоор энэ хүү бичлэг хийж байна. За тэгээд ерөнхийдөө бол өөрөө голдтой байгаа. Найзад чинь ойлгомжтой нэг бас баг зэрэг голд тэгэнгүүтээ одоо паттернтэй скин авах хэмжээний голд тэгээд паттернтэй скин байж болно. Тийм бол найз чинь паттернтэй скинээ зарна. Ойлгомжтой паттернтэй скин одоо үгүй энэ тоон байгаа шүү дээ. 280 34 108 гээд энийг ер нь бол ингээд зарна гэсэн үг. Энэ бол хоёр голны паттернтэй буюу шоттой л гэж ярьдаг юм л. Шоттой скин энийг 20% бодож өгнө эсвэл зүгээр найзтай өгч байгаа голд нэр 20% нэмээд бодоод өгнө гэсэн. Одоо 100 гол өгч байгаа бол 125 101 гээд 100-аас олцсон 125-ыг заруул нөгөөд чинь найз чинь 100 голд орно. Create дарна. Тэгээд only my хийгээд скриншот хийгээд найз руу явуулна гэсэн. За найз чинь зарцсан байгаа бол найзынхаа юу паттерных нь тоог бичнэ. Тэгээд доош нь гүйлгэнэ. Яг жоох хугацаа. Гэхдээ энэ гайгүй. Одоо ер нь манай нэг найз энд 109-оор зарцсан байгаа. Тэгээд профайл зургийг харна. Одоо ингээ профайл зураг нь энэ шүү дээ. Профайл зургийг харлаа, авлаа, копирн. Ингээл найз чинь ерөнхийдөө 100 голд очино. Гэхдээ энэ нь та хоёроос одоо stand up market gold 8-алцах үед stand up цаанаасаа 20% шимтгэл авдаг болохоор тэрийгээ сайн тооцож үзэж нөгөө найздаа өгнө гэсэн үг. Тэгээ ер нь бол 20% даах гэдэг нь иймэрхүү утгатай л гэсэн. Тэгэл одоо ингээл найздаа болдог гэсэн. Чамд 200 голд байсан бол одоо 125 гарч яваад найз чинь 100 голд өгсөн. За ер нь бол нэг иймэрхүү амархан. Тэгээ нэг баг зэрэг голд хэрэгтэй. За тэгээ амжилт.